Энэ удаагийн бичлэгтээ Toki хамтран ажиллаж байна. Toki-гоос Toki Mobile хэмээх залуус зориулсан үүрэн холбооны үйлчилгээгээ гаргажээ. Шинэ 55 дахь дугаараа Toki app-ийн mobile зэснээс орон Easy BeeZim-ээс утсандаа тохируулан сонгоод Toki Power Bank-а өнгөтрөөслөх хэрэг YouTube үзэх free data-га бэлгэнд аваарай. Хэрвээ BeeZim авах бол өөртөө CU-гийн аль салбараас ороод авах боломжтой шүү. Харин дугаараа авсан бол 30 хоногийн дата багцаар цэнэглээд нэмэлт эрхийнхээ эзэн болоорой. За, энэ удаагийн бичлэгээр бодит үйл явдал гэмт хэрэгсээ төлөн бүтээсэн Netflix-ийн Monster гурвалсан цувралын нэгийг үзэгчдэд хүрэхээр бэлтгэлээ. Саяхан Эдгэний түүх гарсан шүү дээ. Ер нь бидний мэддэг ихэнх алдартай хоррор төрлийн кинонуудыг бодит үйл явдлаас сэтгүүлсэн байдаг. Тэмдээс гол зортол сэртхийл гэж айлгаж чаддаг гэлтэй. Энэ цувралыг маань 1989 онд Лос Анжелесын Калифорни мужид гарсан гэмт хэрэгээс сэтэл аван бүтээжээ. Тухайн нэгэн чинэлэг бизнесмен эхнэрийнхээ хамтаар бусдын гарт аимшигтайгаар амир өгсөн хэрэг гарч олон нийтийг цочирдуулж байсан байна. Ингээд эцэг гэхээ алдсан хоёр хүүг эхэндээ бүгд л өргөдөж байсан ч байдал хинэж төсөнд баймгүйгээр ирсэн юм. Netflix энэ түүхээр 2022 онд Monster Menendez Brothers гэх нэртэй 9 ангид цуврал хийсэн ба уг цуврал тэдний гэр бүлийн олон нүднээс далдуурах үнэн түүх аимшигт аллагын гол цаглааг харуулжээ. Кинонд хүний яснаас гажууд үйлдэл, аимшигт аллах, хүчрхийл зэрэг багтсан тул насан туршаагүй хөлт болон хит эмзэг мэдрэх хүмүүс үзэж хэрэггүй шүү. Энэ удаагийн бичлэгийг алгасаарай сануулмаар байна. За тэгээ бусд нь лайк дараад бичлэг рүү орцгоё. Нар хийсэн сайхан өдөр тансаг зэрэглээ лимузинд ах トゥ хоёр яриа өрнүүлэн яваагаар кино маань эхэлнэ. Тэднийг Лайл болон Эрик Менендес гэдэг. Ах болох Лайл нь аавынхаа гутлыг өмсөж явааг анзаарсан дүү Эрик нь тэр дуран сэтгэл санаанд давчтаал амьсгаанд давхцаад юу юуг уйлаад эхлэхэн тэрэ. Ах нь дүүдээ хандаж тэд бид нэр бахархах болноо гэж загч байна. Энд нэг л цаад учир байгаа нь ойлгомжтой. Машинаас буух үед тэднийг сэтгүүлчд бүчиж авлаа. Ямар ч тач аав ээж хоёр нь мафийнхны гарт амиа алсны дараах гэгээн дурсгал зориулсан гашуудын хөслөлт тэд ирж явсан нь л инээж. Эрик маань их сэтгэл хөдлөлттэй. Харин Лайл 50 бөөрсөртэй бодлоготой нэгэн гэдгийг тэдний хэлж буй үгнээс л шууд харж болно. Ийхүү ах トゥ хоёр маань аав ээжигээ мафийнхны гарт алдснаас хойш хугацаанд кино маань шилжнэ. Эрик их л спортлог нэгэн бололтой өрөөндөө бэлтгэл хийсний дараагаар гадаа талбайтай мөн л газрын теннисний бэлтгэл хийгээстэй. Уг үйл явдалтай зэрэгцсэн мэдээгээр тэдний аав болох Хосе Менендес нь гэрийн видео үйлдвэрлэлийн бизнестэй чинэлэг нэгэн байсныг бид мэдэж авч байгаа. Аав ээж хоёр нь амин үргэснээс хойш Эрик их л сэтгэлийн шаналд унжээ. Тэдний эцсийн амьсгалаа хурааж ясан тэр өрөө рүү шагаах болгонд сэтгэлийнх нь гүнд нэг л зүйл биш. Бүр сүлдээ амин орлох хүртэл бодол толгоонд эргэлдэж зүүдлээд байгаа тул сэтгэл зүйчтэйгээ холбогдож уулзгаар л боллоо. Гэрээсээ гараад явах замд ахтан таарахад яг л эсрэг туйлн найз охинтойгоо хөтлөлдсөн нүүр дүрээ инээмсэглэлтэй явж явах жишээний. За тэгэл Эрик сэтгэл зүйчтэйгээ уулзнаар өөрийн зүйдээ ярьж эхлэх бөгөөд зүүд нь хитрхи бодтой байна. Хаана яаж хэдэн удаа буудуулж ямар нөхцөл байдалтай яаж өхний нүртэл зүүдлээд байгаа байхгүй юу? Эрикийн сэтгэл зүйчтэйгээ их ярианаас аав сенатын гишүүн болох хүсэл тэмүүлэлтэд тэд их бахархдаг тухай. Аав нь хүүхдүүдээр нэг л өдөр ерөнхийлөгч болж магадгүй гэсэн бодолтойгоор хатуу өсгдөг байсан талаар өгүүлнэ. Харин тэрээр гинт л уйлж эхлэн ах бид хоёр өөрсдөө аав ээжигээ буцаан хэмээн хэлчихэн тэр. Аав ээжигээ алгах сэтэл наах тэр бумтан хүүгүүдийн клуб гэх баян аав ээжигээ хөнөөж буй хүүхдүүдийн талаар гарах кино үзэж байхад нь эхэлжээ. Гэр бүлийн дарамтан донд байсан тэд маш хурдан санал нээлж Лайл төлөвлөгөө гаргаж эхэлсэн ба бүр гэрийн үйлчлэгч нь амардаг өдрийг онлон аав ээжигээ нухах харуулж. Зүгээр тоглолтын дээр ганц ялагдахад нь олонний нүдэн дээр хараа зөгч байсан аавыгаа төвч дийлээг үнэл юм шиг. Гэртээ бол бүр ярилтгүй аяг тавг ид хэрэгслээ шидэлж ивдэх нь энүүхэнд. Харин ээж нь өөрийг нь араар нь удаатаараа тавьж байгаа аавыг нь хараад арх болон сэтгцийн эмнийд хараатуулж амин орохыг хүртэл завдж исэн тул тэр зовлонгоос нь салхасан л гэж байгаа. Энэ мэд гэр бүлийн сэтгэл санааны хүчирхийлэл олон жил үргэлжилснээс үүдэн Лайлийн өснө хүртэл юучгүй хацарчээ. Өөрийг нь үргэлж хамгаалдаг хүн тийм байдалтай байгааг хараад сэтгэл хөдлөл өндөртэй Эрик маань хүртэл аав ээжээсээ илүү ахыгаа л гэнэ. Ингээл нэг нэгээр асуудлууд нэмэгцээр нэг л өдөр бүх эзэгэн таарж өнөөдрийн энэ байдалд хүрчээ. Тэр хоёрын төлөвлөгөөний эхний алхам бол элээд байрлах зэвсгийн дэлгүүрээс буу авах байж. Хэд хэдэн газраар орж бүтлгүүцсэн ч гэсэн ямар тач хоёр шатгон олж аваад хэрэгт холбогдохоргүй баталгааг Лайлийн найзтай тохиров. Ийхүү бүх зүйл бэлэн болсон тул гэртээ очоод ихснээ гүцээвэ. Эхний сумыг Эрик тавьж аавынхаа хэвлээ тус газарт нь 2 удаа, нүүрэнд нь 1 удаа,
Үргэлжлүүлэн ээжийнхээ гар өвдгөрөө буузнаар тэр хоёр ээжлэн буудаж эцэг эхийгээ хөнөө. Ангийн шоткомбо мөн туршлагагүй буудагчд байсан тул их л зовлогтойгоор аав ээж хоёр нь үхсэн нь. Тэд бууны хонгоогоо түүж байх зур харагдах хэргийн газар үнэхээр аимшигтай. Хүний ясноос гажууд мангасууд ийм л хийсэн хэрэг мэт. Ингээ ах トゥ хоёр гарч нилээ явсны эцэст газар нүхүү ухаж буунуудаа булаад 10-55 цагийн киноны тасалбар авсны дараагаар LA тест шоу руу очиж хөгжилдөж байгаагаар өөрсдөө хэргийн газар байгаагүй мэтэр харагдуулах ордлого хийж байгаамаа. Ингээ гэртээ ирэхэд хэрэг гарсан байна гэж цагдаа дуудлага өгөлгүй яах вэ? За энэ бүхний ярь сэтгэлээ багчуулаа онгойлгох хэмээн бодсон ч байдал биш болоод ирэх нь тэрэ. Ямар сэтгэл зүйч гэмт хэргийн гэрч болж зүгээр байж чадах вэ? Мэдээж энэ нь өөрт нь аюул дагуулж болох учраас аль тайвнараа байж ах лайлыг инж залгаж дуудлаа. Ахын дуудсан зариудаа сэтгэл зүйч кофе авчирхаа гарч байгаа бол өөрийнхөө нууц амраг руу залгаж сонсон бүхнээ ярьчлаа хөөрхий. Хэрвээ ах トゥ хоёр өөрийг нь алчуул гэж айсандаа л гэрч үлдээгээд байгаа. Лайл сэтгэл зүйчийн офс дээр ирэхэд өнөөх нууц амраг нь аль хэдийн ирсэн сууж байна. Ямар нэгэн болвол гэрч болох юм байх уу? Цагаат бол баг хамт алуулна шүү дээ. Ингээ нэгэнд арга мухарцсан тул худлаа хүн ингэ жаал ам зүрлэж байгаад эвлэрэх ярил болно. За тэгээд энд улсын яриа тэр гурвын дунд л үлдэх юм байх уу? Яг үүндээ дахиад нэг салгалсан юм мэдээд байгаа шүү дээ. Ах トゥ хоёрыг ирэхэд гэрт нь хэрэг хэдийн болцсон байсан ингээ хурамч дуудлага өгснөөр хэргийн газар дээрх мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаамаа. Аав нь эрх мэдэл ихтэй ихч холбоос үлбэтэй хүн байсан тул маавууд л энерги хийчихлээ гэх хар ихний ээлжинд төрөөд байгаа байхгүй юу? Ингээ байцаалд өгөхдөө хэргийн газар үнэхээр амар байсан. Цочирдсан эдргээл эвтэйхэн аргалал гараад ирэх шиг боллоо. Ээж аваа алдсан хүүхдүүдэд угаасаа хэцүү байгаа гэж утсан л байлгүй. Харин мөрдөн байцаагч нарт гэрийн үнэт идэл эд зүйлс бүрэн байгаас их шалгаж өгөх зураа машин руугаа их л анхаарал хандуулад байсан нь үлдэгдэл сумны хайрцаг төлбөрийн баримт зэрэг нь багажинд нь байж л дээ. Лайл их л бодолтой нэгэн тул байдлыг ажиж байгаад сэмхийн тенсний цохиураа авахдаа бүгдийг нь хамаад авчлаа. За тэгээд хэд хоногийн дараагаар аав ээж хоёрын нь гашуудах ёслолыг бэлтгэх бэлтгэл ажил эхэлж тэд үүнд их л анхаарал хандуулж үүнтэй зэрэгцээд тэдний өв залгамжлалын асуудал хөндөөгдөж эхэлнэ. Аав ээж хоёр нь өхнийхээ дараа тэдэнд юу ч өгөхгүй. Бүх хөрөнгөө өөртөө аваад явах юм шиг л бараг айлган сүрдүүлдэг байсан байхгүй юу? Иймд ах トゥ хоёр өөрсдийн аюулгүй байдлыг ханхаар шалтгаалж тусдаа лимүүдсэн бие хамгаалагч туслахтай байхыг хүсэж эхлэв. Тэгэд азаарч гэхүү харамсмаарч гэхүү хэрэг гардаг өрөө тэдний гэрт ирсэн машины эзэн залуу 9 удаа буудуулж өгсөн талаар аавынхын туслах хэлж байгаа. Энэ нь ч тэдний сэтгэлийг нь амраах шинэ мэдээ болов. Цаашд хэрэг болсон газар аюултай гэж үзсэн тул аавынхын компаниас тэднийг зочид буудал байрлуулах болоход тансаг зэрэглэлийн буудал сонгож их үлийн ард гарсны дараа сайхан амрал болгоод авнаа. Гэрээслэл дээр өөрсдийнх нь нэр дурддаггүй гэсэн штэ. Тэгэхээр яг энэ хугацаанд л элбэг хангалуун бай цаашлаад бүр гэрээслийг олж устгаад өөрсдийнхөө нэрийг оруулсан хурамч гэрээсэл үйлдэхэр төлөвлөөл эхлэх нь зэрэг. Гаргасан төлөвлөгөөнч хідэнтэй гажуудаж гашуудлын үеийн тансаглал нь хэрэгс сэтэрлээ. Тансаг зэрэглэлийн 3 Rolex, томоохон брендийн хувцснууд, өндөр зэрэглэлийн спортын дасгалжуулагч машин зэргийг худалдаа авч хаус партигш араас нь зохион байгуулав. Цагдаагийн байгууллагаас хэд хэдэн шин сэжвэртэй болоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаач урд хожид ийм аимшигтай хэрэг тус хотод болж байгаагүй бол оршин суугчид бүрэн сочирдож байна. Хурдан хэрэгтнийг олгоё бөөн уур даргана. Сэтгүүлчид 24 7 манаагаадаа эргэлдэж байна. Энэ хэргийг өтөр дөрвөн шийдэж хаах талаар л үүрэг өгöd байгаа. Энэ үеэр манай хоёрын хэрэглээ хязгаараас давж буйтвал байгууллагаас нь дуудаж анхааруулах хэдий ч тоохгүй. Манай аав ээж хоёр биднийг ингэж үсгэж байсан. Бид хоёр угийн гэрээслэлээ авч гэх шиг сохор зоосч өөрсдөд нь очихгүй шүү дээ. Лайл бол бүр хуцаж өгч байгаамаа. Ээж аавыгаа алдсан мэдрэмжээ аз жаргалтай мэдрэмжээр солихын тулд энэ их мөнгийг үрж байгаа юм бах уу. Ингээд аавынхын гэрээслийн гүйцэтгэгч буюу итгэмжлэгсэн төлөөлөгчөөр нь нагад цахан сонгогдсон тул одоо түүнийг олох ажиллагаа л явагдаж байгаа юм байна. Лайл бол гэрээслэл байгаа газрыг аль хэдийн гадралцсан аавынхаа сэвийг онгойлгох гээл үзэж тарж байна. Сүүлдээ арга язсан хоёр маань сэвийг онгойлгуулах санаадаа найз руугаа залгаж аав нь өмгөөлөгч хийж байгаа талаар тодруулаад орой уулзгаар болвоо. Эдний мужийн хуулиар бол сэв онгойлгоход заавал өмгөөлөгч байх шаардлагатай. Гэхдээ хуулийн хүн бол хуулийн хүн байд юм уу? Гүйцэтгэгч нь байхгүй сэвийг онгойлгохгүй гэсэнд Лайл стресстэй өөртөө онгойлгуулчин гэж тэнэгтэж байгаад энэ талаараа бүр цагдаагийн байгууллагад мэддэгдүүлчих нь тэр. Ингээ сэв нь өмгөөлөгчийн үлдэх болоход Эрик мэн бүр тэнцвэрсэн хонж гинөө. Маргааш нь боос наад захын чи сэвийг онгойлгоход Лайл бие төрүүлээд үзье. Аавд маань маш олон найз охид байсан бол ямар нэг бохир зураг байгаа эсийг шалгамаар байна. Ээжигээ хэдий өгсөн байхад нүртэл дахиж ич хүртэй байдалд оруулмааргүй байна эдрэгээл өөлмөлж байгаал төрүүлэл ганцаараа үзв. Гарч ирснээр гэрээслэл байхгүй айл гэж авсан. Үнэхээр байсан үгүйг нь бол мэдэх юм алах уу.
Ингээ Лайл шүүгэнд ороосоо нэг цаас ууснаа дүүдээ үзүүлж байна. Нөгөө олох гэж ядаад байсан гэрээсэлээ олж л дээ. Тэгсэн бүх өв хөрөнгөө хоёр хүүдээ өвлүүлэх ярил байсан юм байлаа өгнө. Ах トゥ хоёр бөөн баяр гэрээсэлийн агуулгыг дэлгэрэнгүй дурдвал нэгдүгээр зэрэглэлийн өв залгамжлагч нь эхнэр нь, хоёрдугаар зэрэглэлийн өв залгамжлагчаар нь хөвгүүд нь тодорсон байх тул ээж нь нас барсны улмаар ах トゥ хоёр өв хөрөнгөө энэ тэнцүү хувааж авч таарж байгаа. Ингээ оршуулах ёслол болсны дараагаар шинэ хаус худалдаа авч хөв хувийнхаа ажил амьдралаа хөөцөлдөж байгаагаар 2 сар өнгөрч одоо үе буюу Эрикийн сэтгэл зүйчтэй уулзсны дараах үеэр киномэн үргэлжилнэ. Сэтгэл зүйч нь Эриктэй хийсэн ярианы тэмдэглэлээ аюулгүй газар нууж түлхүүрээ нууц амрагтай хадгалуулахар болоод хэрв өөрт нь ямар нэг зүйл болвол өмөөлөгчтэйгээ холбоо орлууллаа. Нууц амраг нь цэрүүхэн тэндээ гондлоос чи их нэртэй хадгалуулахгүй надад хадгалуулж байгаа намайг үхэл гэж байгаа юм байна гэж солиорол янз бүр улсаар байгаа л эцэст нь гэрийнхэн зочны байшинд бүр гэр бүлтэй нь байхаар болвоо. Арай зарцсан уу. Цагдаагийн байгууллагынхны хувьд байж болох бүхий л онолуудыг дэвшүүлнэ. Түүнд нь маф, хар тамхины картелууд, Сан Фернандогийн бүлэг зэрэг багтаж байхад Эрикийн дотны найзын дуудлага ирв. Энэ хооронд Эрик аав ээжигээ хөнөөх тухай зохиол бичиж байснаа сэтгэл зүйчтэй хэлж буугаар киномэн үргэлжлэхэн тэр. Зохиолоо найзууд гэж нэрлээд нэг найзтайгаа л хамтарч биччихлээ. Энэ талаар сонсон Лайл тэр зохиолоо даруй устгах хэрэгтэй талаар л зөвлөнө. Ингээ уул мөрөө балах гэж ядж байхад сэтгэл зүйч нь өмнөх уулзалтын тэмдэглэлээ аюулгүй нууц гадар хадгалсан надад ямар нэгэн болохгүй бол хинч үзэхгүй. Цаашдаа ч хийх яриагаа бичлэгээр баримтжуулнаа л гэж авч байна. Манай хоёр одоо зөвшөөрөхгүй гэж яхавд нэгэнд амалтцсан юм чи. Цагдаа нар хэдийн Эрикийн найз нар очиж уулзаа сууж байна. Эрик бараг л эцэг эхээ аснаа хүлээн зөвшөөрсөн. Бид нэг удаа жүжигийн зохиол бичижсэн юм. Баян эцэг эхээ алсан хүүхдүүдийн талаар. Эхэндээ ингээл гайхалтай зохиол бичиж эхэлж байна гэж бодтол одоо бол нэг л юу нь ойлгомжтой шүү дээ. Яг л биелэлээ болсон мэт. Тэрээр цагдаа нарын мөрлөг туслахыг хүсэж Эриктэй орой хоол идэх зураа аав ээжигээ асналаар нь яриулан бичиж аваад цагдаагийнх нь сонсох гэж нэлээд оролцсон ч бүтлгүүтнэ. Гэхдээ л ерэн цагдаагийнхаа огт анзаараагүй зүйлээ анзаарч бас шижиглээл эхэлж байгаа нь. Нууц амраг бол сэтгэл зүйчийн гэрт очсон бужигнуулж гинөө. Охиныг нь чихэр идрээр хуураад би чиний ээжсэн бол ямар вэ гэж балаа юм яриад тэгэл хөөгдөхгүй яхав дээ. Хөөгцөн хүн одоо яадын уурандаа хамаг бичлэгийн талаар мэдээллийг цагдаад тушаачд юм байгаас дээ. Цагдаагаа сэтгэл зүйчийн гэрт нэршлиг ороод нөгөө хэдэн бичлэгийн дор нь улаан авчнаа. Лайлыг үл хөдлөх үзэж мүцзээ явж байхад утсан дуурч энэ талаар мэдэж авангуудаа хоёр найздаа мөнгө өгөөд өөрийн батлан даалдар сулгах талаар даалгавар өгөөл авлаа. Бичлэг тэр хоёрын аав ээжигээ аснал арах бүх мэдээлэл байгаа штэ. Сэтгэл зүйчийн гэрийнхэн цагдаагийнхан гээл тэр гэрт байсан бүхэл хүн сонссон. Лайл гэрээсээ гараад хэдхэн метр яваад цагдаагийнх нь баригдаж байгаа. Харин Эрикийн хувьд тенсийн тэмцээнтэй нэлээд зайдуу байсан тул энэ бүхэн төр зуурч гисэн холоор өнгөрч Израиль руу зүгтхаар л болов. Ингээд Лайлч шоронд орж тэр тансаг амьдралаас шоронгийн жижигхэн умар өрөөрөө ороод баг ухаан алдсан байгаа сте. Эрикч нэх удалгүй нисгтэр баривчлагдаж ахыхаа ардаас шоронгийн өрөөнд ороолаа өгж байраал. Гэвэр ядчил азар бас ахтайгаа зэрэгэлдээ өрөөнд орчтой. Ингээд энэ хоёр шоронгийн амьдрал нэг л дасч өгөхгүй, аргачгүй үз. Хооломж таарахгүй дээрлэхүүлэл уцаар ярих гэж 10 цент хаас айгуул хайгаастай. Лайлын хиймэл үсмэс бүр хог болцсон, хог дээр өсөрсөн. Олон залуустай нэгэн зэрэг усанд орж чадахгүй байсан Эрик оройн цагаар хөнгүү байдгийг мэдэн шүшүүрт ороход нэг л биш байгаад байсан залуу бас тэнд байна. Мань хоёр яалчгүй нэг жоохтой. Өмөөлөгч нэрж тэдэндээ уулзгаад юун хэрэг явдал ярих баахан л юм захиж байна. Бүр би борлуулагч гинөө энэ хоёр ч уг нь одоо шоронд байгаа өстэй. Энэ хэрэг зурагтаар гарна бид хоёр номер 1 санаа сууж байгаа зүйл бол эхлээд зурагтаар яаж харагдах ч гэх шиг. Мань хоёр шүүх хурал дээр харин сайко гаравчгал байсан юм бах уу. Шүүгчтэй хүндэтгэлгүй харьцсан шигэ инээж минэцээ. Баян эрх мэдэлтэй айлын хүүхдүүд учраас хүмүүсийн хамгийн ихээр үзий ядах боломжтой хүмүүсийн тоонд багтж байгаа штэ уг нь энийг ээш ойлгохгүй. Мань хоёрын хамаатан саднууд нь бол энэ бүх хэрэгт өмгөөлж тусалцаа үзүүлж чадахгүй байна л гэж өмгөөлөгчөнд буруутгаастай. Хэрв олигтой өмгөөлөгч авч чадахгүй бол тухайн үед Америкийн нэгдсэн улсад цаазаар авахыг үйлчилж байсан учраас цаазаар авахулгаш магадлалтай л байгаа юм байна. Шоронд Эрик нөгөө шүршүүр жогроод байсан гартайгаа их дотно болчихжээ. Хэрэг идрээ хоорондоо ярилцаал. Эндээс Эрик маань өөрийгөө ижил хөөстөн гэж боддгүйч гэртээ үзэж туулсан зүйлсээсээ болоод эрэгтэйчүүдтэй нэг л өөр харилцаатай байдаг талаар нь бид мэдэж авч байгаа. Эрикийн өрөөнд харгалзагч нар шалгалт хийж байгаад ахтайгаа бичсэн захиаг нь олоход цэрэн дээр нь орох төлөлгөө байвал яах вэ? Мисасалд ороод царай төрхөө өөрчлөөд гадаад гарна гинэ бурхан минь. Энэ нь сайхан ялаа нэмүүлэх шалтгаан болохоос гадна ингээд тусдаа хоригдохоор болвоо. Үүний дараа бид бүхэн Лесли гэх өмүүлэгч болоо бас нэг кино продюсертэй танилцсан.
Хоорондоо нэлээд асуудалтай аль хоёр болтой. Манай хоёрын гэрийнхэн Лесли өмгөөлөгчийн хөлсөлгөөр холбогддог байхгүй юу? Цаазаар ахуулах ялт төлөвлөгдсөн ялтнуудын хувьд хамгийн шидэг өмгөөлөгч нь л энэ эмэгтэй юм. Угаасаа ч ийм хэрэгтэй орооцолцсон хүмүүсийг хийн өмгөөлөд байх вэ бас өөр. Ингээд тэрээр Эрикийн өмгөөлөгчөөр цаашд ажиллахаар болно. Иймхүү өмгөөлөгч маань Эриктэй уулзаж машин, дизайнерын хувцас, Rolex тансаг байр зэрэг чинь хамгийн ихний алдаа. Дараа нь хөвгөн сэтгэл зүйчэд итгэсэн эдэргээл бүх алдаануудыг нь тоочж гарлаа. Нөгөө ахтайгаа битсэн захиа байсан шүү дээ. Ах нь бид л гэр бүлийнхээ өнгөрсөн нууцуудыг мэдж байгаа. Эцсийн хүртэл нуун дарна гэх утгатай хэсгийг анзаарснаа түнд хэлж яг юу болсонлаар нь асуулгүй яах вэ? Өмгөөлөгч нь өөрөө ч хүнийг үнэхээр уудалж тайвшруулж чаддаг хүн байх нь тэрэ. Ингээ Эрик маань жаахан тулгамдж байгаад өнгөрснөө ярьж аллагыг шалтгаанаа тайлбарлах нь тэр. Тэрхүү шалтгаан нь гэр бүлийн хүчирхээлэл, тэр дундаа бэлгийн хүчирхээлэл байсан нь хамгийн аимшигтай. Эрик 5-6 настайгаас л эхлээд хүчирхээлэлд өртдөг байжээ. Аав нь Лайл ахт нь Спартачуудын хийдэг байсан зан үйл чамайг хатуучаан иргэн болгоно эдэргээл хүчирхээлдэг байж юу гэсэн ч үгүй. Энэ нь ч дараа нь өөрт нь дамжин ирж. Ах нь арай томроод ирснийхээ дараа аавда болохыг шаардсанаар аавынх нь үйлдэл Эрик рүү шилжсэн байхгүй юу? Ааваасаа зүгтааж эсэргүүцэхгүй байвал хурдан дуустдаг байсан ч гэж ах шиг аимшигтай. Одоо үед харин Лайл өөрийн өмгөөлөгч болоо Эрикийн өмгөөлөгч нартай уулзалт хийж байна. Эрикийн өмгөөлөгч дүүдэн ярилцсан бүхнээ түүнд хэлж өнгөрсөн бодит явдлын талаар яриулах гэтэл эхэндээ Лайл ягаад ч юм аавыгаа өмгөөлж тэр надад хайртай байсан эдэр гэж хэлж байгаа л гол яриалууга гулсаал орно. Аав нь түүнийг спорт хичээлдээ хамгийн сайн байхыг, бас хамгийн мундаг эмэгтэйчүүдтэй л уулзахыг, бүр сургуулийн эсэлтээр хэлэх үгийн хүртэл яг тааг бичиж өгч түүнийг л уншихыг шаарддаг байв. Энэ бүх стрессээс болж Лайлийн ус унж эхэлсэн байхгүй юу? Ингээд аавын компанид дадлагчаар ажилд орсон ч ажилчдын гадуурхалтад илд өртөн асуудал бүрэлд ордож удалгүй бүрэн халцарчээ. Тэгэл аавынхаа хамаарлаас жоохон ч гэсэн холбож өөрийн гэсэн мөнгөтэй болох зорилгоор найзуудтайгаа хулгай яаж байгаад цагдаад баригдсан байгаа. Яг нь тэд насан туршаагүй байсан тул шүүхээс тэднийг сэтгэл зүйчийн зөвлөгөө шаардлагатай тогтоож бид бүгдийн мэдэх өнөөх сэтгэл зүйчтэй анх уулзалтаж байжээ. Эм бүхнийг сонссны дараа манай өмгөөлөгчийн цорын ганц зорилго нь аавынх нь түнд хийдэг байсан бэлгийн хүчирхээлэн талаар л яриулах байсан юм. Ийхүү эцэстэн зэр ам нэх ба түүнийг ухаан орсон цагаас нь л аав нь хүчирхэлдэг байж. Энэ буруу зөвгөөж ялахгүй нас штэ. Гэхдээ мэдээж арай том болоод юмсыг ойлгоод дургуутж эхлэхэд дүүг нь хүчирхэлж эхэлсэн байгаамаа. За ямар ч хийсэн гац зүйлүүд нь үнэхээр тайлбарлаж хэлэх хэцүү. Эдгээр үйлдэлүүд нь түүнд таалагдахгүй байгаа талаар анх удаа уйлдэ хэлснээр ээж нь мэдсэн хэдийш огт тоогоогүй юм байлээ. Арай том болж 8 нас хүрэхэд нь бүрд ордож хамт усан тогтмол орж хүчирхийлж эхэлсэн байгаа. Лайлыг оролдогоо бойсонд их баярлж исэн ч Эрикийг оронд нь хүчирхийлж эхэлсэн нь тэр. Нөгөө талд өмнөг гэртээ ах дүүсийн гэрийнхний гайхалтай тансаг амьдралаас ахуулаад хэргийн үйл явдал баримт зэргийг өөрийн сэтгэл хөдлөлтөд хослуулан ярьж байв. Энэ дүгнэлтээс сэтгүүлчдэд өгч нийтлүүлсэн байгааг манай өмгөөлөгч уншихгүй юу? Хэргийн үйл баримтыг бүхэлд нь мэдэхгүй байж ийм нийтлэл гаргалаа хөгийн новшнууд гэж бөөр. Өнөө худлааг нь мэдэхгүй үед бажуудын хүүхдүүд хэрэгт холбогдсон л гэвэл нийгмээрээ шууд үзье ядсан штэ. Ингээд өмгөөлөгчийн хувьд өөрийн талын гэрчүүдэд цуглуулж мэдээлэл авч эхэлнэ. Өөрийн хүчрхийлд өртдөг байсан талаараа ярьсан багын найз нь түүний төлөвлөгөөний ихний хэсэг болов. Найзаас нь авсан мэдээлэлээр тулгуурлаа нэгэн оройны явдлыг Лайлаар яриулж эхлэх ба ерөнхийдөө ээж нь аав нь хоёр хүүгээ хүчрхийлдэг байсныг мэддэг байсан юм байна л да. Мөн ээж нь буунд их дуртай байсан бөгөөд нэг өдөр буу авахдаа би үүгээр хин нэгнийг аландаа эдэргээл хүүхдүүдээс сүрдүүлж байгаа юм шиг ааш гаргадаг байж. Ээж нь аавынхын төлөө юу ч хийхээс буцахгүй юм байсан тул тэр хоёрыг удахгүй алах нэ л гэж айж эхэлжээ. Ээж нь дуу намсгачтай буу захиасны дараагаар хоёр үгээ хамтдаа хол хүн багтай газар аялалд явахаа хэлж тэрхүү аяллаа үеэр ээж нь гар цүхэндээ нөгөө захиалсан бууга хийцэн байгааг ах トゥ хоёр анзаарсан юм байлээ. Ингээд аялалч эхэлж зав хөслөө дөрүүлхнээ задгаа далаад гарсан. Эргэн тойронд нь хинч байхгүй задгаа далаа. Ингээл яг алуулах нэ гэж бодсон хоёр маань их хайсан ч ашгүй зүгээр буцаад ирсэн юм байлээ. Гинтэл ээж нь цүнхээ ухаж эхэлтэл нөгөө буу гэж бодсон зүйл нь зүгээр уруулын буудаг л байж. Гэхдээ л аав ээж нь хизээ нэгэн цагт тэднийг алж магадгүй хэмээн бат итгэсэн хоёр дахиж ийм байдалд орохгүй л гэж шийдэ. Өөрсдийн төлөвийг хэрэгжүүлж эхэлснээр парт нэгмэн дууснаа. Энэ удаагийн бичлэгтээ Токи хамтран ажиллаж байна. Токигоос Токи Mobile хэмээх залуус зориулсан үүрэн холбооны үйлчилгээ гаргажээ.
Шинэ 55 дахь дугаараа Toki app-ийн мобайл зэснээс орон Easy BeatSim-ээс утсандаа тохируулан сонгоод Toki Power Bank-а өнгөтрөөслөх хэрэг YouTube үзэх free data-га бэлгэнд аваарай. Хэрвээ BeatSim авах бол өөртөө CU-гийн аль салбараас ороод авах боломжтой шүү. Харин дугаараа авсан бол 30 хоногийн дата багцаар цэнэглээд нэмэлт эрхийнхээ эзэн болоорой.